Саламжаа өгтөө нарсыг таныг малаа чухал салбарт үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасан мөн Човд аймгийн засаг даргын захирамжаар аймгийн аврах сайлчнаар тодорхойлж үнэмлэх тэмдэг олгоо. Човд аймгийн засаг дарга Морхын амар санаа 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдрөө гэсэн байна. За ингээд одоо хамгийн сүүлийн шагналыг та хардаж авч байна. Ховд сумын цагаан бургас багийн малчин, сайлчин, салимжааны нарсияан 1990 оноос тариалан нэгдэлдэг гишүүнээр элсэж аав ээжтэйгээ нэгдлийн мал маллаж эхэлсэн байна. Энэ цагаас эхлэн 36 жил мал аж ахуйн салбар тэр дундаа сүү цагаан эдэг боловсруулах ажилтай холбогдсон гэж хэлж болно. Тэрээр 1990-с 92 он хүртэл нэгдэл зовоод норм стандартын дагуу сүү тараг айраг шартоос болон бусад бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлдэг байжээ. Улмаар 1992 оноос тус сумын нэгдэл зах зээлийн нийгэм шилжин хувьчлагдсан тул хуваарай мал аж ахуй эрхлэн үдий зэрэгтэй сайхан амьдралд хүргэсэн хэмээн аймгийн аврах сайлчин Нарсия хуучилж байлаа. Аймгийн аврах сайлчин Нарсия өнгөрсөн хугацаанд их малаас гарах сүүг нэмэгдүүлэхэд анхаарсаар иржээ. Тэрээр их малыг дээд зэргийн тижээлэр тижээх, малын орон байр, хашаа хороо, дулаан арчилгаанд анхаарахын зэрэгцээгээр маллгаа цэвэрлэгээ сайн байх нь сүү цагаан эдийн чанартай болдог хэмээн үздэг байна. Мал маллах хугацаанд малын тоо толгойг өсгөж үйлдвэрлэлийн даалгаврыг жил дараалан 100% биелүүлж, малыг ондминд оруулах, отор нүүдэл хийх, малыг тарах хүч авахгүйж төл бойжуулах талаар нэлээд санаачлахтай ажилласан малчдын нэг гэж түүнийг үздэг байна. Тэрээр мал маллах хугацаанд сум орон нутгаас зохиосон болцолт уралдаанд удаа дараа шалгарч байсан тэргүүний малчин сайлчин эмэгтэйчүүдийн нэг гэдгийг сумын удирдлагууд шагнал гардуулах үеэрээ онцолж байлаа. Аймгийн аврах сайлчин хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүлээн авч байгаадаа баяртай байна. Миний бие 15 наснаас эхлэн аав ээжтэй туслан мал маллаж сүү цагаан эдэг боловсруулахад гар биеэр оролцож суралцаар ирсэн. Надад цааж үзээгүй мал байхгүй. Олон жилийн минь хөдөлмөрийг минь үнэлж ийм сайхан шагналаар шагнасанд баяртай байна. Миний хувьд жилд 15-аас 30 үхэр сааж, нэг үхрээс жилд 250 литр сайл сууг бэлтгэдэг байсан. 1994 онд аав ээжээсээ өрх тусгаарлан гэр бүл болсноор хадам аав ээжтэй тусалсаар ирсэн. Буянт малынхаа сүү цагаан эдэг энэ хугацаанд дугаан гол зах дээр худалдаалахаас гадна бүрэн боловсруулан Ховд сумын Нурмараал гэх компанитай гэрээ байгуулан нийлүүлж жилд 50 кг-аар бол 7 хоног тутамд 50-аас 60 литр сүүгээд нийлүүлэлтгийг ажилтгаа. Одоо ч тухайн компанитайгаа хамтран ажилласаар байгаа. Манайх сумын төвөөс 60 км-ийн зайтай Төмт хэмээх газар өвлжиж байгаа. Энэ сайхан шагналыг авахдаа аймгийн төрийг зорин ирж хадам аавынхаа гэрт шагналаа гардан авч байгаадаа баяртай байна. Ингээд аймгийн аврах сайлчин болоход минь дэмжиж урам өгсөн Сумбаг аймгийнхаа нийт удирдлага нутгийн ард түмэндээ баярлалаа гэж хэлье. Сайлчин беріп жатқандарыңызға рахмет енді.